бүгд эхлээд Alipay утсандаа татаа суулгах чинь үүний дараа Alipay руу оронгой sign up гэсэн хэсэг байгаа. Sign up дээрээ дарж ороод дугаарын сэр буюу 976 гэсэн хэсгээ сонгоод өөрийн байнгын ашигладаг усны дугаараа оруулж өгнө. Үүний дараа таны утсан дээр 6 оронтой код ирнэ. Би илүү ойлгомжтой болохгүй үднээс зургийн хэлбэрээр тайлбарыг гэдэг болсон байгаа. Таад маань харж байгаад яг дарааллын дагуу хийгээд яваарай. Бүгдээрээ одоо гадаад паспортаа баталгаажуулъя. Гадаад паспортныхаа зургийг оруулсны дараа таны мэдээллүүд автоматар бүглэгдэх болно. Энэ тод хараар тэмдэглэсэн хэсгүүд дээр маш сайн анхаарал бүглүүд өгөөрэй. Үүний дараа бүгдээрээ гүйлгээх 6 оронтой нууц үүсгэх болно. Маш чухал хэсэг учраас анхааралтай яг зааврын дагуу дагаад тэгээрэй. 6 оронтой нууц үүсгэсний дараа QR гарч ирнэ. Энэ QR нь ямар учиртай QR вэ гэхээр таны яван хүлээн авах болон төлбөр төлгөөд ашиглах код юм аа.